дуу зохиож байгаа хүмүүс дуугаа дуулаасаа. Тэгээд тэрийг өөр хүмүүсээс дуулаасаа. Тэгээд ивэгдээсэ. Тэр түүх бай тэр дууны тэр дууг бүтсэн тэр дууны тэр хүч чадал бусдад очиосоо гэж хүсэж байгаа учраас одоо энэ дууныхаа түүхийг яриач. За. Хайр болж ирсэн. Тийм, хайр болж ирсэн. За тэгээд энэ дуу маань болохоор яг Есүс бол яг хайр юм аа гэдэг зүйлийг маш их ойлгож ивэл авсан яг тэр үе байсан. Тэгээд яг Есүсийг миний төлөө нас бараад тэр нас баралт нь ямар үнцэнтэй байсан бэ? Яг миний бүх гэм нүглийг угаасан юм байна. Миний өрийг төлсөн юм байна гэдэг зүйлийг чин сэтгэлээсээ ойлгож ухаарсан үе байсан. Тэгээд Есүс зориулаад ингээм магтаалыг өрмөөрөөсөн. Харин дандаа л долооддаг дуунуудыг биш шин дугаар бурхны магтмаар байсан. Тийм учраас эхлээд суугаад үгийг бичсэн. Үгийг бичээд тэгээд ямар ч бараг засаж янзлаагүй л те шууд ингээд ай зохиогоод явсан. Тэгээд бурхныг магтахад яг ингээд тэр үг ай хоёрыг ингээд бурханд зориулаад өргөхөд яг миний сэтгэл яг бүрэн илэрхийлэгдэжсэн. Тийм учраас энэ дуу минь бол яг Есүс зориулсан дуу байгаа. Есүс бол хайр. Тийм Есүс бол яг хайр болж ирсэн. Тэгээ шудраг тий. Шудраг. За. Хайр болж ирсэн түүний яруу зүс миний төлөө урсан миний гэмийн өрийг төлсөн Есүс эснийг урд магтий хайртан гайхалтай магтсаар тань руу ирлээ дусашгүй магтсаар тань руу ирлээ баяр хори их эзэн та үхлийн хүчийг ялж эрхчүүл өгч бүхнээ өргөсөн Есүс эзэнд чанга дугаар хашгирандуулъя хайртан гайхалтай магтсаар тань руу ирлээ хайртан дусашгүй магтсаар тань руу ирлээ хайртан гайхалтай магтсаар тань руу ирлээ хайртан дусашгүй магтсаар тань руу ирлээ. За тэгээд монголчуудаа дуу 151 Facebook like and share. Мөн
дуу 151 YouTube-ыг дагаарай гэж уриалж байна. За баярлалаа. Баярлалаа.